Өнөөдөр би тархан явж байна. Тархан руу зам жоохон онцгойгоо гээд галт тэргэнд сууж байгаа. Тэгээд миний санаж байгаагаар би хамгийн сүүлд мотор англи мэнгтэй суусан болов. Яг энэ богонууд нь яг хэвээрээ тэг гоё шинчлээд янзлсан. Надад амар гоё санагдав. Because we found a puppy. Oh really? We found a puppy that was 4. No, Yeah, it man. can't move its legs. Jamo. It can't move its legs. It's back legs. Yeah, so empty тавьчих үгийг It's trying to sleep. It'll go. Just under here. It can't move its back legs. Hi guys. За би өчигдөр дархан дээрээ тэгээд манайхан намайг вокзалаас тосч аваад тосч авахдаа юм жижиг нохоо олсон гэд толгойн газраас юм нохоо олсон тэгээд жоохон гэмтэлтэй юм шиг үлээ гэд юм жижиг папи олоод манай хоёр дүү бас өрөвдөөд авчиж имлэг зүзүүлийг гисээр агаад тэгээд авсан. Тэгээ өчигдөр гэртээ аваачаа тоолонд өгөөд сүүм өгөөд нэг дөнгөж нэг сар гарантай нохоо ямар ч байсан артлын хоёр хөлн ингээд жоохон гимтэл нөгөө зөөлөн эдийн гимтэл ах шиг байна гинэ. Энд ч хэлсэн ямар ч бас устсанд оруулаад ийм юмар суг муугыг арчаад тэгээд дараа нь ирээд вакцин хийлгэн. It's so cute. За hi vlog өглөөний мэнд. За яг одоо өглөөний 10 цаг болж байна. Тэгээ би яг одоогоор тарханд ирсэн ингээд тарханд яагаад ирсэн тэгээд тарханд ирснээс хойш зөндөө юм болсон байгаа. Тэгээд түрүү 7 хоногоос хойш олигтой бичлэг энэ төр оруулж чадаагүй. Тэгээд яг яагаад тийм болсон гэдгийг бас тайлбарлая гэж бодсон. Тэгэхгүй бол нөгөө влог үзэхэд жоохон утга авцалтаагүй байж магадгүй. За нэгдүгээрт би угаасаа 9 сард тарханд ирэх төлөвлөгөөтэй байсан. Тэгээд манай ээж Америк руу буцаад явах ажилтаа болсон учраас би хоёр дүүгээ хараад ингээд тарханд нэг 3-7 хоног завсрээд нэг сарын хугацаатай ингээд ирсэн байгаа. Угаасаа тарханд төрж өссөн л доо жоохон мохтой. Гэтэ хотод бас сургууль интернет явж ирсэн болохоор тэгээд нөгөө бөөр өвдсөн цистит тусцнаа мэдгүй нэлээ удаа яваад жоохон хөндрүүлээ. Тэгээд би өвдөд ингээд бичлэг хийх нэгдүгээрт ингээд монтажлах ямар ч тэнхээ байсангүй. Тэгээд намайг хүмүүс нөө би өвдөд байна гэсэн чинь нөө корона туссан гэж ойлгоодсон. Корона бол одоохондоо би бол тусааг байгаа. Тэгээд ямар ч гэсэн ингээд бөөр өвднө гэдэг зүйлийг би анх удаа ингээд яг бидэрээ үзэж гин. Нөө шинжилгээний хариу хүлээгээд ингээд яваадсан болохоор жоох уудцсан. Тэгээд бүр хүндрээд сүлийн өчигдөр уржигдөр энэ төр бол бүр ингээд бөөр өвдөд. Тэг миний ингээд би чинь бөөрийн чинь доор байд юм баг гэсэн чинь ингээд бүр хавирганы энд өвддөг юм байна шүү дээ. Ингээд хоёр талд яг нэг юм тайл хавцаа хэмээг ард нуруу. Тэгээд би харин ингээд яг бүр хөдөлж чадхаа байлаад бүр амьсгалахад хүртэл ингээд бөөр өвдөө. Тэгээд шууд маш хүчтэй тарианд орсон эм ууж байгаа. Дээрэс нь тэгээд ингээд цаг цагаар өдөрт ингээд 3 удаа тариулаад байж байгаа. Тэгээд тариа нас нэлийн хүчтэй болохоор ингээд сорил морил тавьж тавьд юм байна. Тэгээд өнөөдрөөс ер нь өчигдрөөс л жоохон хүндөрхөндөө орлоо. Өчигдөр устсан дараа өнөөдөр ингээд нүүр хамаа бас будаа. Би бүр тарханд ирснээс хойш нүүр хамаа будаагүй ингээд хит хоноод баг нэг төмс царайлаад ингээд би өвдөж мөвдөхөр ингээд хамаг юм хавгнаад ингээд бас нэлийн
царай алдтiin байна. Нохон дээр болохоор юу болсон гэхээр би яг богоноос буугаад ирсэн чинь манай дүү манай хоёр дүү тэгээсэн баггүй. Би ингээд битээр жижигхэн нохоо олсон, жижигхэн гөлөг олсон. Тэгээд ингээ хүлэн ингээд өвдсөн, хүлэн ёё олцсон энэ төр тэгээдсэн. Тэгээд багажинд аваа хийцэн ингээ яг намайг авах замдаа намайг тосч авах замдаа тийм юм болсон юм билээ. Тэгээд нөгөө нохойг нь харсан чинь нэрээ ингээ хоёр нөгөө бөксөө ингээ чирж явдаг. Артлын хоёр хөлн ингээд ямар ч ажиллагаагүй ингээд байгаадсан. Тэгээд за ер нь манай ээж бас айгу өрөвдөд авцсан юм бэлээ. Жоор нь би өөрийгөө яая гэж ээж нөгөө бөөрөр нөвдөд өөрийгөө яая гэж ээж бас эмнэлгээр яваад энэ нохоо угааж муугаад тэгээд бас нөгөө угаахад нөгөө бөөстэй харагдсан. Бөөс ч гэжтэй нэг юм нохоонд угаасаа нэг юм хуурс үйд штэ яг нөгөө бөөсний одоо нэг өндөг маягийн гэх юм уу. Тийм юм харагдаадсан байхгүй юу. Тэгээд арилахгүй тэгээд эмчээс яаж энийг арилгах уу? Хүүхдүүд байгаа болохоор хичнээн гадаа байх гашааны нохооч гэсэн хүүхдүүд хурж мурж болохгүй ингээ холоос байлгаад байгаа. Тэгээд бид нэр яг хүрхтээ ингээ нөгөө бэлийн өмсөд нохондоо хэрэг хүрх шаардлагатай. Ер нь нэг юм анзаарсных бид нар ингээд гудамжны нохоо ингээд өрөвдөөд аваад тэгэхгүй өөр юм хөл гарна гинтсэн ийм нохоо хинч авахгүй тоож авахгүй. Нэг бол одоо тий хүнд ингээд ад үзэгдээд амьдрын, нэг бол тэгэл өвөл одоо хөлдөж үхэн. Тэгээд Монголоор ингээд Монголд айгүйх нөгөө нэг гудамжны залбир нохоо муур айгүйх байдаг гэж хэлээ. Тэгээд ер нь энэ хиймэл хэлтээс айгүйх болдсон болов уу гэж бас бодсон. Хүмүүс бизнесээ бодоод амтныг ингээд хүчээр хэлтүүлээд эсвэл нөгөө нэг одоо дахин үржүүлэх тэр одоо юу гэдэг эргэтэй энтрийг ингээд авахгүйгээр хамаа намаагүй ингээд хэлтүүлээд тэгээд дараа нь тэрийг тижээж чадахгүй эсвэл хүү амтанд өгч чадахгүй өөрчлүүлж чадахгүй эсвэл ингээд нохоо тижээнигээд нохоо авчаад дараа нь чадахгүй ингээд болохоор хайшдаг ч юм уу эсвэл төөрүүлждэг ч юм уу тиймэрхүү хариуцлагагүй юмнуудаас айгүйх болдог бах. Тэгээд дарханд яг малын эмнэлэг айгүйх цөөхөн байдаг юм байна. Тэгээд малын эмнэлгийн ч нэх олигтой мал тэр амтнаа ингээд үзэж өгөхгүй. Тэгээд нөгөө би нөгөө нэг энэ нуруунд гэмтсэн болов гэд тэр рентген зураг авахулыг гэсэн чинь ингээд эмнэлэг дээр очихлаар ерөөсөө баг юу гэж нохооны одоо рентген зураг авч идэм ухааны ингээ яриад загнаад гаргасан. Дээр үед би нэг тийм үг сонсч ирсэн. Амтан жаргахгүй оронд хүн жаргадаг юм аа гэд. Яагад бол амтан чинь мэдээж биднэрт баярлаа гэж хэлж чадахгүй, юу ч өгч чадахгүй шүү дээ. Биднэрт мөнгө өгч чадахгүй, тэгээ тусалж чадахгүй. Ядаж баярлаа гэд хэлж чадахгүй амтанд тийм надад өөрт юу ч хийж өгч чадахгүй хүн амтанд би туслана гэдэг айгүйх буян гэж би ойлгодог. Тэгээ энэ нохоос амар ухаантай. Миний ингээд харж байгаагаар бол амар ухаантай, амар хөөрхөн юм. Зан нь одоо ингээд бүр надад харагдаад байдаг. Ааш нь. Тэгээ миний ойлгосноор энэ нохоо ингээд нөгөө нэг дөнгөж төрөөл ийм хөл гар нэм болсон болохоор айгүйх ингээд зовлон үтцсэн. Тэгээ тэр нь бүр нүднээс нь амар харагддаг. Тэгээ би бүр амар сайн өөрийгөө гайхаад байгаа байхгүй юу. Би ерөөсөө багасаа амар их нохооноос айж өссөн. Яг л би багтаа ингээд хоёр нохоонд ингээд хөөгдөөд амар ингээд гүүжсэн амар сандаг бүр ингээд хазуулах гад. Тэгээд ингээд тэрнээс болоод би ер нь нохооноос ингээд амар айдаг болсон. Нохооны гуцах те эсвэл нохоонууд тоглож ийн гээл амар юм сахилга гутдаг. Тэрнээс нь ингээд амар айдаг. Ялангуяа том нохоо бол бүр амар сүртэй ингээд тэрнээс нь сүрдчихдэг. Тэгээд жижиг нохоотын чинь бас зарим нь ингээд амар ааштай байдаг те. Ингээд хуцаж муцаал жижигэн хоолоогоор хуцаал байдаг. Тэгээ би ерөөсөө нохоонд нэг айхтар тийм ач холбогдлоор нь өгж байгаагүй. Өмнө нь нохоод хижээж үзчихсэн бас амар хэцүү байсан. Тэгээ би ерөөсөө за ер нь амтнд хижээгээд дими юм байна гэж би өөртөө бодсон юмсан. Ялангуяа нохоо бол бүр дими юм байна. Яагаад бол маш их арчилгаа шаарддаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт би өөрөө нохооноос айдаг болохоор ингэж жоохон шижиглж мижиглээд ингэж идэгсэн. Тэгээ би энэ нохоо ингээ хараад яасан чинь амар юм хайр хүрмээр нэг цаанаасаа нэг тийм хайр хүрмээр юм нохоо. Тэгээ би одоо та нартаас харуулна яг яагаад тийм амар хөөрхөн гэдгийг та нараас хараад мэдэх бах. Тэр өдөр яг би нөгөө богоноос буухтаа амар би өвдсөн, бөөр өвдсөн ингээд буусан. Тэгээд энэ нохоос ингээд би ингээд өвдсөн. Тэвтэр ингээд хоёлаа ингээд нэг би өвдсөн хоёр юм. Өөртөө таарсан нэг юм нохоо олоод авцсан. Тэгээд нүднийх нь харцсан хүртэл нэг тийм ийм зөөлхөн, айгу хөөрхөн хайр хүсэж байгаа юм шиг нэг тийм харцтай. Тэгээ би ингээд өөрийгөө бас гайхаад ингээд нөгөө нохоо гэдгүү хүн чинь
Ингээд энэ нохонд амар сайн. Тэгээ нохоо угаасаа ингээд ерөөсө хуцаж муцдаггүй. Манай дүүнер хүртэл энэ нохонд бүр амар хайртай. Бүр ингээд өглөө бүр хичээлээс өмнө гаргаж баалгаж шээлгэж мэлгээд бүр амар сайн. За наш. Come. За наш. Наш алхах тэр. Наш. Гүрэгэр. Өө тэр. За одоо чи камеранд хай гэж хэл сураарай заяа. Чи миний влогын зөндөө орно шүү за. Ингээ бүр толгоо өгөөд би бодохдоо энэ ингээд толгоон захнаад ах шиг байгаа. Тэгээ бид нар нөгөө арчдаг юм хумаар нуулна арчсан. Гэхдээ нэг юм төмпөнтэй усанд тэр бөөснөөс салгадаг юм хийж байгаа бүр дүрээд гарах хэвээр ингэсэн. Тэгээ захтнаад тэгээд хөлөөрөө майжих гэхэр чадахгүй. Хашаанд ингээд ямар ч уяаггүй байгаа. Гэсэн мэтлээ хашаага хизээж хаяа явдггүй. Яагаад гэвэл энд хашаанд ингээд ийм нөхөн зөндөө байгаа. Энэ ингээд гараа тэнэд явбал явхаар тэгтээ тэгж тэнж явдггүй. Гэтэ хаяа нэг хэдэн алхах тийм аа. Яг нэг You wanna play? Тогломоор байгаа мó? За би чамайг сайн майжж өгчөөд явъя заяа. За сайн хаз. Хазмаар байгаа мó? Шүтэн цахнаад байгаа мó? Хай. Энэ тэгээд эндээ бид нар ийм үүр хийгээд өгсөн. Эхний өдөр энэ дотор үлдээсэн байсан чи бүр ийшлээд ингээд баацаад буцаад үүрэнд орсон байсан. Those amazing non-copyrighted aesthetic music that I've shown you a while ago. So basically, you just need to go to hellothematic.com. I know this might sound a little bit sponsored, I hope so, but honestly it's not. I just wanted to help you guys on getting those amazing non-copyrighted music for free. So yeah. Also, this video is kinda highly requested by some of you guys, so here it is. Once you're already За би манай хамгийн баг дүү одоо хичээлээсээ тарж ийн тэгээд авах гад хичээлээс нь авах гад явж байна. and copyright free. No need for monthly subscription. Яа, энэ драг авсан. Одоо боркок хичээлээс нь авна. За бид нар одоо нохоогоо энэ шингэн дугаах гэж байна. Deserve it. Okay, right after you downloaded the music, you'll be automatically departed to this section where you can copy the link of the music you've downloaded and paste it onto your video or content. This will serve as the promotion credit link to avoid such copyright issues onto your video. So yeah.